Өнөөдөр монголчуудыг тижээж буй байгалийн баялаг бол эцэс нөгөөх нь нүүрс. Энэ хоёртой холбоотой асуудал сүүлийн үед олонний анхаарлыг цаашлаад ашигт малтамлын хуульд эдгээр баялгаа ашиглаад авж байгаа ашигт малтамлын нөөц ашигласны төлбөртэй холбоотой олон хэлэлцүүлгүүд өрнөж байна. Ашигт малтамлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг засгийн газраас улсын их хурлд өргөн бариад байгаа. За энэ хуулийн төсөлд ашигт малтамлын нөөц ашигласны төлбөрийг 2 дахин бууруулан тооцохоор заасан. Ингэснээр 2011 оноос хойш олборлолтоо эхлүүлэхээр бэлдэж байгаа 21 уул уурхайн төслүүд хөдөлж эхэлнэ. Түүнчлэн оюу толгой эрдэнтээс орж ирэх ашигаас 2 их найд төгрөгийг давуулан биелүүлж чадах юм аа. Улсын төсөвт оруулж чадах юм аа гэж тооцож байгаа юм. 2010 оноос хойш одоо эдийн засгийн үндэслэлээ бий болгоцсон, ордоо нээж илрүүлсэн 20 гаруй төсөл хэрэгжих боломжгүй өндөр амнаатын нөхцөл байдлаас болоод өнөөдрийн энэ инфляцтай долларын одоо өсөлттэй юмны үн өндөр болсон үед энэ бүтээн байгуулалтын зардал асар өндөртэй. Энийг өртгөө нөхөд ашгаа олоод явхад бол энэ амнаатын өндөр төлбөр тодорхой хэмжээнд төслүүдэд саад болж байна гэдэг ийм зүйл байна. Монгол улсын эдийн засгийн нөөц хөдөлгүүр бол зэсийн салбар. Харин өнөөдөр зэсийн 2 том төсөл Эрдэнэт, оюу толгой манай улсад ажиллаж байна. За Эрдэнэт үйлдвэрийн хувьд 21.6%. За нөгөөх нь буюу оюу толгой төсөл доктортой адилхан гэрээнийхээ хүрээнд 5% ашигт малтамлын нөөц ашигласны төлбөр төлж байгаа. Эдгээрээс төсөвт 1 жилд 1.6 их найд төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг байна. Энэ Эрдэнэтээс орж ирж байгаа, оюу толгоогоос орж ирж байгаа энэ одоо амнаатын төлбөрийн хувь хэмжээг бууруулсан зүйл байхгүй. Оюу толгой хөрөнгө оруулалтынхаа хуулиар доктортой байдлаар 5% явж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн төслийг энэ хിവэр нь хадгалах хуулийн зохицуулалт хിവэр хадгалагдаж явж байгаа. Тэгэхээр бол түрүүний хэлсэн энэ хоёр төсөл төр Монгол улсын орлого буурах ямар ч хууль эрхцэн нөхцөл бид өхөн бол үүсгээгүй. Оюу толгойчийн тэр 9 онд байгуулсан гэрээгээр 5% тогтворч болсон байхгүй. Бид нар хичнээн ашигт малтамлын хуулиа өөрчлөөд оюу толгой өөрчилж чадахгүй. Амнат буюу ашигт малтамлын нөөц ашигласны төлбөр гэдэг нь газрын хэвлэлдээ байгаа ашигт малтамлаа Монгол улсын ард түмний өмч учраас түүнийг нь олборлож борлуулж ашиг болж байгаа компаниуд төрд төлбөр төлдөг төлбөрийн нэгэн хэрэгсэл гэж үздэг. За мөн зах зээл дээр ашигт малтамлын үн өсөх тусам ашигт малтамлын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ шатлан нэмэгддэг тогтолцоог өсөн нэмэгдэх амнат гэж тодорхойлдог юм а. За жишээ татаж үзвэл зэсийн үн бага үед 5% ашигт малтамлын нөөц ашигласны төлбөр төлнө. Үнэ нь өсөх тусам 10-аас 15 гэх мэт шатлалтай нэмэгдэж болдог байна. Энэ нь баялагын үн өсөх үед улс нь тухайн хэмжээний үр өгөөжийг хүртэх механизм. Гэтэл ашигт малтамлын тухай шинэ хуулийн төсөлд амнаатын хувь хэмжээг 2 дахин бууруулж байгаа нь онтрагийн хөрөнгө оруулалтын гэрээ эд яригдж байгаа энэ үед онтрад оногдох амнаатаа бууруулах гэж хин нэгний захиалгаар хийгдэж байна уу ч гэсэн хардлага яригдж байна. Энэ дээр бид нэр амнаад 10%, 5%-аар ингээд буурснаас болоод хөрөнгө оруулалт татна гэдэг шиг ийм үлгэр одоо 5 жилийн өмнө ярьжсэн бол одоо яриад одоо энд итгэж болохгүй байхгүй юу? Одоо яг үнийг хэлэхэд хөрөнгө оруулагч Монголд орж ирэхгүй байгаа нь амнаатаа ерөөсөө биш. Бидний улс төрийн тогтворгүй байдал, бидний байж байгаа царай, бидний энэ албан тушаалаас болоод улс төрөө өөрөө тогтворгүй байж байгаа чинь үндсэн хөрөнгө оруулагчдыг үргэж байгаа шалтгаан болохоос биш. Тэр нэг зэсийн амнаат өнөөдөр амнаатаас болоод оруулж ирэхгүй үгүй шүү. Ашигт малтамлын тухай хуулиа сайжруулах гэж байна гэсэн нэрийн дор дэлхийн зах зээл дээр түүхэн эдийн үн түүхэн дээд хэмжээнд хүрчихсэн байгаа энэ үед илүү төлбөр авах боломжоос татгалзаж байгаа нь ямар ч эрүүл ухаанаар бодож олох зүйл биш. Харин хин нэгний захиалгаар хийгдэж байна уу гэсэн хардлага олон нийтийн дунд байгаа юм а.